Батбаярын эрүүлт гэдэг би одоо 19 настай одоо 8 сарын 30-нд 20 нас хүрнэ. Би Аягтад анх 15 оны сүүлээр үзэж эхэлсэн. Тэгээд дугаар болгоныг үздэг байсан. Алгасалгүй үздэг. Тэр нэвтрүүлэгт бүр бэлддэг байсан юм чи орог. Тэгээд бараг жил гаруй бэлдээд чөлөө цаг гарах юм бол тэгээд чихвчээр одоо юу гэдэг нь дуу хөгжим сонсож байсан. Клип их үзэж байсан. Тэгээд дуу хөгжмөө их л шаргуу бэлддэг байсан да тэр нэг жилд бол. Тэгээд 17 онд өссөн эргээ бүтээж одоо тийм ээ. За, манай ерөөт тусгай 55 дугаар сургуулийнхаа тухай яриач те. Багш нар нь одоо чамайг ийм мундаг авьяастай байхад бол их тусалдаг байгаа шүү дээ те. Сургуулийн тухай ярил. Би 55 дахь сургуулийн 8-ын ангид сурдаг. Ааха. Усан сэлтийн спортоор хичээлдэг юм байна тийм ээ. Усан сэлхийн юу нь гоё вэ чиний хувьд? Нэг хөдөл мөдлөл амар гоё шүү дээ. Гоё биетэй болно, эрүүл байна тийм ээ. Мундаг байна. За, амжилт хүсье гуравтаа бүгдээрээ. Бас тэмт чи бас сорил авдаг юм байлаа шууд оруулахгүй. Тэдсэн нь болохоор дандаа драмын дугуулангийн хүүхдүүд байсан. Бас 20-оос хүүхдүүд байсан шүү. Ер нь бол тэгэл нэг дууга цээжилтэн л сонсдог. Ер нь бол хүний одоо амд нь амтагдчихэдэг дуул бол нэг нотор ч гэсэн таач штэ тий. Зарим юм бол. Чиний хэдэн наадмын чинь таагаад байлаа хүмүүс айгүй үзээд гайхчихсан шүү дээ. Дэлхийн рекорд биш нөгөө Монголын нөгөө Аягтагийн одоо хамгийн өндөр авч ирсэн нэг ах байдгийн 784 оноотой 2 дугаар үеэ төгсөж байсан. Би болохоор тэр рекордыг нараад авч чадаагүй юм аа. Би 2 дугаар үе дээр 758 оноо авч ирсэн. Тэгэд миний түлхүү сонсдог хамтлаг гэвэл одоо камертай хамтлаг Никто олон рок поп хамтлагийг л одоо илүү сонирхдаг шүү дээ. Би болохоор камертай хамтлагийн нөгөө 18 нас явах цаг боллоо хайрлаж хамаагаа гэдэг дуунуудад нь голцоо их дуртай. За миний хувьд гэвэл одоо тэгээд ирээдүйд төгөлдөр хуураараа сайн хичээллээд одоо дэлхийн шилдэг төгөлдөр хуурчдын нэг болохыг л одоо үзэндээ тэгээд одоо дэлхийн алдартай театруудад бүр тоглож үзэх юмсан гэж мөрөөддөг шүү дээ одоо. Тэгээ сонгодгууд гэвэл гол нь би Шопены зохиолд их дуртай. Фантаси импромпто гэдэг айгүй урдан зохиол байдаг. Одоо 2 настайгаасаа байхаас ахуулаад одоо тоглоомын төгөлдөр хуур дээр тоглож эхэлсэн. Авьяасынхаа хувьд мэдээж ерөнхийд нь ярил бас дайжгүй л гэж хэлнэ л дээ. Гэхдээ хүн сайжрахын тулд үргэлж хүмүүс одоо мэдлэгийг голж явах ёстой шүү дээ одоо тий. Би өшөө энэ дээр ажиллах хэрэгтэй байна гэдэг ч юм одоо тий. Хөгжмийн төгөлдөр хуурын онлайн хичээлд явж байгаа. За түүнээс гадна Wall Street English гэдэг англи хэлний бас сургуульд явж байгаа. Угаасаа хүн англи хэл суръя л гэж бодож байгаа бол мэдээж тууштай байх ёстой. Сургууль соёлоо болж байгаа болохоор өөр зав гарахгүй байна гэдэг аахгүй тий. Найз охинд бол. Гэхдээ бол мэдээж гоё шүү дээ одоо тий. Найз охинтойгоо өдөр тутмын хамт одоо хоолнд орж заримдаа даах маах гэд тий. Ирээдүйд кино үзэх гээд тий хоолнд орж тэгэд нэгнийхээ гэрээр зочилж одоо тий. Найз охин гэвэл нэр бодоцсож хөгжилтэй явдлаас нэг яриад өгч тий. За 19 онд би нөгөө дижит ахын нэг туслан дээр очсон юм аа. Тэгсэн чинь нэг Монгол гэрийн надаа нэг айгүй өөрхөн охин байсан байхгүй. Надаас нэг 2 3 дүү байсан баха. Дижит ахтай ингээд нэг тэр аваар ингээд машинаар явж исэн чинь дижит ах тэр айлаас юм асуугаад дижит ах тэр охиныг таньдаг юм шиг байна. Тэгэд би тэр ахт хэлсэн. Ямар хөөрхөн бүр хайр татам охин юм бэ гэж би хэлжээсэ. Тэгэхэр нь манай аав нөгөө нэг чи таалагдаад байгаа юм бол дугаарыг авчаач тэгээд тэгэд гэрлэг буцах замдаа дугаарыг авахгүй юу? Тэгэд би чатлсан юм да. Дараа нь зүгээр мессежээр өччихгүй юу? Тэгсэж чи би түрүүн дугаарыг чинь авдаг хүүхэд байна гэж би хэлсэн чи хэлээ тэгээд чиний Facebook юу вэ гэд уул нь Facebook-ыг надад хэлж байгаа байхгүй. Булгаа бука гэд шар хүрээтэй зураг байгаа гэд.
Одоо би утаснасаа харуулсан ч болно. Миний утсан дээр одоо байж лээд шүү дээ мессеж. Оо тэгсэж. Шар бид хүсэлт явуулчлаа чи аваарай. Ерөөлт бат 2 гэд би хэлэхгүй. Тэгсэж авч яах юм гэж байгаа байхгүй тэр өх. Тэгсэж амар бүтлгөө тэхөө. Тэгсэж хоёулаа найзууд болъё л доо гэсэж болж яах юм гээд. Тэгсэж дараа болъё гэж бодож болъё гэж тэр өх хэлсэж дараа нь ингэж байгаа байхгүй. Чи яах гэж миний дугаарыг авсан ингээд. Тэгээд дараа нэг өдрийн минь тэгсэж битгий наашаа залгаатай өвчтэй юм бол гээд тэгэл тэр дурдал хаягдсан дөө гэхгүй. Ястаа бүтлгүүд дурлал. Бүтлгүй хайр. Мэдээж гэр бүлийнх нь намайг өдөд ирэхдээ одоо ийм мундаг болох гэдэг одоо тусалж байгаа шүү дээ. Манай ээж аав, эмээ өвөө гэдэг. Хувь нэмэр бол оруулсан л гэж бодож байгаа би бол. төгөлдөр хоор тоглохдоо одоо юу гой хөцөмсдөлтэй цагаан ингээс харж байгаа юмсоо тий хар маа тэр хуцаа амсгаж байгаа юм яг Бүр гой тоглоод ирдэг. Ягаад гэвэл уур амьсгал руу н орчиж байгаа юм чи. Яг төгөлдөр хуурын тоглодог одоо стил жинхэнэ одоо стил имиж шүү дээ. Одоо яг тэр хувцас өмсчлөөр яг одоо яг энэ хувцастайгаа зүгээр подолк шорттойгоо өдөр тутмын хувцас өмссөн хүний тоглож байгаагасаа ч сайн тоглодог гэж би өөрийгөө боддог шүү дээ одоо тий. За харангийн сая болохоор харан гамтлагийн үзэсгэлэнт минь гээд бас Монголын нэлээд хийт болсон дуу шүү дээ одоо тий. 2016 оны одоо 11 сард гарсан баха. Тэгээ санаадах юм. Аян их гоё. Тэгээ тэр аяыг сая төгөлдөр хуур дээр тоглож сурсан. Урлагийн найз гэх юм бол төгөлдөр хуур биш л дээ. Гэтэ өөр юмэр зураач гээд нэг найз байдаг юм аа. Сансрот гээд. Тэр бол аяйгуу гоё зурдаг. Би ингэж өөрийгөө зурулж яла. Намайг жоохон шог маягаар зурсан гэх юм уу одоо юу гэхээ. Аяйгуу гоё зурдаг хүүхэд байгаа. За мэдээж яг хуу тэр нэг жилдээ бол яг хуу тэр үеийгээ бодвол мэдээж оргил үе бол одоо тодорхой хэмжээнд өнгөрсөн шүү дээ. Одоо цаг хугацаа явсан юм чи. Гэхдээ бол яг хуу тэр үедээ бол хүмүүс аяйгүй их чи дуу тадаг хүүхэд мөн үү гэж асууж байсан. Гэтэ одоо ч ихсэн үе бас тийм байдлаас гарч ирж байгаа. Хүмүүс одоо намайг таньсан тохиолдол ч байдаг юм одоо тий. одоо болохоор хэр юм гэдэг Олны дунд танигдах их л гоё байдаг юм байлээ. Их догтлолттой. Гэхдээ жоохон мэдээж яг тайзан дээр зогслог хүн одоо сандардаг шүү дээ тий. Шүлэг молог бол одоо бас уншин шүү дээ. Би Монгол хүн гээд хүмүүлганы мэддэг бүрэг шүлэггүй шүү дээ одоо тий. Аргалын утаа боргилсан малчны гэр төрсөн би. Гатар хэр нутгаа үлгийн минь гэж боддог. Цэнхэр манан сунгалсан алсын бараг ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтан мархад. Үлээж байгаач салхи минь үнсэж байгаа юм шиг өршөөлт ээж минь гар илээдж байгаа юм шиг. Инэрэнгүй сайхан санагдахад сэтгэл зүрхийг минь доогдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийг минь бүрхдэг. Сэтгэлийнхээ үгэлчээ те. За мэдээч намайг түрүүлж одоо өдий зэрэгтэй ийм мундаг болгосон ээж аав эмээ өвөө нартаа баярлалаа одоо те. За тэгэд энэ нэвтрүүлэгтээ одоо урьж оролцууллаа шүү дээ одоо. UBN-ийн мэндэ баярлалаа хүмүүст.